За хичээлийн сэдв бол гар бичвэр. Хичээлийн зорилго бол гар бичвэрээс уншиж утгыг ойлгоно. За тэгэхээр бид нар өмнөх хичээлүүдээрээ ер нь бол 6 дугаар ангиас ихтэй өглөө үндэсний бичиг үздэг. Тийм учраас үндэсний бичгийн тэг хэлбэрүүдийн тухай бол мэдлэгтэй байгаа. За тэгэхээр үндэсний бичгийн тэг гэж юуг хэлээд байна вэ? За тэг гэдэг бол үсгийн тогтсон зурлаг хэв маягийг бол тэг гэдэг нь. За тэгвэл үндэсний бичигт дармал тэг, бичмэл тэг, хорголжин тэг, хулсан үзгийн тэг, биерийн тэг, урлаг үсэг, эхмэл тэг гэж одоо хэлбэр янзаар нь энхүү нэрлэж ялгаад байна. За тэгэхээр зургийг ажиглая. Энэхүү хоёр зургт бол модон барын тэг болон хорголжин барын тэгээр бичсэн бичвэрүүд харагдж байна. За энэхүү хоёр тэг бол одоо ном хэвлэхтэй холбоотой аргууд байна. Тэгүүд үссэн нь. За модон барын тэг гэдэг нь юу хэлж байгаа нөхөр ийм дөрвөлжин модон дээр тусгаалan бэлдсэн ийм дөрвөлжин модон дээр энэхүү одоо бичвэрийн содрын бичвэрийг урам нь харуулж сэлнэ гэсэн үг. За ингэж сэлээд дараа нь бэхээр тосолж одоо ингэж дардаг. Ингэж номыг олшруулдаг гэсэн. Тийм учраас модон барын тэг гэдэг ингэж нэрлэдэг. За хорголжин барын тэг гэдэг бол хорголжин гэдэг нь болохоор хорголжин бар гэдэг нь болохоор өсгүүдийг тийм ээ одоо хамгийн ихэнд дараач баруун гэдэг үгийг бичих тулд Б тэгээд А Р А Г У Н гэсэн эдгээр өсгүүдийг тус тусад нь одоо ингээд сэлцэн одоо шоошиг жоошиг ийм одоо дөрвөлжин өсгүүдээр ингээд өрж хийдэг. Тийм учраас бас нөгөө өсөг хоорондоо үл ялэг сайн анзаарвал үл ялэг ийм зайтай юм шиг харагддаг. Тэгэхээр энд хорголжин бар нь бол өсөг болгоныг тусад нь хэвлээд ингээд эвлүүлж ингэж хийгээд хэвлэдэг гэсэн. Ингэж хэвлэдэг гэсэн байна. За тийм учраас хорголжин барын тэг, модон барын тэг нь бол ингэж ялгаатай харагдаж байгаа хэрнээ. За энэхүү зурагт харж байгаа хоёр бичвэр байна. За энэ хоёр бичвэрийн хувьд бол энэ өв соёлоо эрхэмлэгтэн эв ие хичээгтэн гэсэн энэхүү бичвэрийг бол хулсан үзгэрдсэн байна. За хулсан үзэг гэдэг маань хулсыг одоо хавтгаалж дөрвөлжин хавтгаалж үзүүрлээд за бэхэн дөржждэг байна. Ихэвчлэн одоо нөгөө гоёл чимэглэлтэй гэлдэг байна. За дармал тэг. За дармал тэгийн хувьд бол ихэвчлэн ном одоо тийм ээ ном хэвлэлд ашиглагдаж байна. Компьютероор бичигдсэн хэлбэр байна тийм ээ. За энэхүү хоёр зураг дээр харагдаж байгаа энэ зураг бол биерийн тэгээр бичсэн байна. Харин хоёр дахь зурагн дээр болохоор гүйлхэн тэгээр бичсэн байна. За ялгааг ажиглаарай. За энд харагдаж байгаа зурагн дээр бол за эхнийх дээр морь тийм ээ Монгол гэр. За Монгол ичиг гэдэг үгийг гэрийн хэлбэртэй болгож ирсэн байна. За энд болохоор нөгөө гэр бүлийн гишүүдийн нэрийг Монгол гэж ирсэн. Тэгээ гэхдээ гэр бүлийн тийм ээ одоо аавын нэр өчгтэй зориг гэдэг нэр өчгтэй аавын хэлбэртэйгээр тийм ээ. За ээжийн нэр өчгтэй уран чимэг гэсэн нэр байна. Энэхүү нэр өчгтэй ийм одоо хатан малгайтай эмэгтэй хүний дүрээр ингэж бичсэн байна. Тэгээ хүүхдүүдийн нэрийг болохоор жижиг хүүхдийн хэлбэртэй бичсэн. За урлаг үсэг гэдэг бол үгийг бичихтэй хэлбэрт одоо тухайн зүйлийн хэлбэрт багтааж дүрс үс гэж ингэж бичиж хэлж байна. За харин энэ доод харагдаж байгаа зурагт бол Монгол гэдэг үгийг 3 янзаар ихвэжсэн байна. За эхний хоёр бол угалзан ихмэл гэдэг. Сүүлийнх нь бол дөрвөлжин ихмэл гэж нэрлэдэг. Мөн л бас гоёл чимэглэлийн зүйлд их хэрэглэгддэг байна. За харин гар бичвэр гэж юу хэлээд байна вэ? Гар бичвэр гэдэг бол гараар бичсэн бичгийн ихүүдийг бол гар бичвэр гэж хэлж болно. За тэгвэл юугаар бичиж болох юм бэ? За монголчуудын хувьд бол хулсан үзгээр бичижсэн. За одоо төмөр үзгээр, модон үзгээр, биерээр, алт мөнгө 9 эрдэнэр хүртэл ном бүтээжсэн. Харандаан бичвэрч хамаардаг нэ. За юун дээр бичиж болох вэ гэвэл цаасан дээр бичиж болно, үүсэн дээр бичиж болдог. Мөн болгомол хар цаасан дээр бичиж болно. За харин бичгтээ хэрхэн бичих вэ? Татлаган бичнэ, гүйлгэн бичнэ, хичээнгүй бичнэ. За мөн самнаа бичих, дармлаар бичих гэх мэтлэр бичиж болно. За тэгвэл гар бичмэл ямар онцлогтойг ажиглая. За энэхүү 3 зургийг сайтар ажиглаарай. За эхний зураг дээр бол хичээнгүй бичсэн байна. Хоёр дахь зураг дээр гүйлгэн бичсэн. Гурав дахь зураг дээр татлан бичсэн байна. За хичээнгүй бичиг гэдэг бол үсгийн зурлаг дүрсийг тогтун сайхнаар хичээж бичих мөн тийм огт татлахгүй жигд гаргацтай бичгийг хэлж байна. За гүйлгэн бичиг гэдэг бол одоо ажиглах юм бол энэ хичээнгүй тэг болон татлаган тэгийн дундын шинжтэй, завсрын шинжтэй харагдаж байна. За гүйлгэн бичихэд бол үзэг салгахгүй бичгийг чухалчилдаг. Бөгөөд энэ нь бол одоо түргэн бичгийн гол үндэс болдог.
За харин татлаган бичин гэдэг маань албан бичиг сэрүүлэх олон дахин хууль жижиг зэрэг хэрэгцээнээс үүссэн. Татлан бичигтэй бол үзэг салахгүйгээр аль тийм ээ гарыг цааснаас өндөрлөхөөр аль болох хурдан бичгийг л чухалчилдаг. За энэхүү гурван зураг дээрхийг ажиглавал хичээнгүйтэйгээр бичсэн үед бол өсөг болгоно тийм ээ маш тодорхой гаргацтай цэвэрхэн харагдаж байна. За харин гүйлгэнтэйгээр бичгэнүүд болохоор тэгэхээр гүйлгэнтэйгээр бичснийг ажиглавал тийм ээ бичмэлтэй адилхан өсгийн урт адилхан за тэгээд зөвхөн шүд мэдэгдэх төдий харагдаж байна. За тэгээд жишээл малгай гэдэг үгийг бичээд дуусныхаа дараа энэ тусал тавьсан харагдаж байгаа тийм ээ тусал эврийг тавьсан харагдаж байна. За харин татлаад бичсэн дээр ажиглах юм бол татлаган бичгүүд бол аль болох нөгөө хурдан тэгээд цааснаас гар салахгүйг хичээдэг. Тийм учраас цагаан гэдэг үгийг бичихтэй тийм ээ Ц үсгээ бичлээ г тийм ээ цагаан гэж таталж бичлээ. Г үсгийн туслыг тавихтаа ерөөсөө гар саллалгүйгээр ингэж ирсэн учраас ингэж урагшаага дуурч орчихсон байна. За малгай гэдэг үгийг бичихтэй л малгай гэдэг бичээд тийм ээ энэ ил үсгийн эвэр г үсгийн туслыг бичихтэй энэхүү гар саллалгүйгээр ингэж ороож орчихсон байна. За бие даах даалгаврыг хэрхэн яаж хийх вэ? За нэгдүгээрт нь бол гар бичвэр гэсэн сэдвээр багшийнхаа бэлтгэсэн энэхүү видеог үзээд тэмдэглэл хөтлөөрэй. За Монгол чи янз бүрийн тгийн тухай биедан уншиж бичлэгийг үзэж багш мөн тэмдэглэл хөтлөөрэй. За тэгээ асинхрон олж хичээлээр олж авсан мэдлэгээ ашиглаад сорилыг хийж илгээгээд бие даалтын оноогоо тооцоолоорой.